Гарсан билгээ хайж болохгүй шүү гэнэ. Гарсаар хийж үзье. За цаасаар маань хөвгөлтэй ажиллах билгүүнүүд авчил байсан мэт. Хамгийн одоо нүдний харандаа авчихсан гэдэг одоо тэр юу бодож скайгаа чадчих шүү. Авчлахандаа өмнө би юм даасан дайм халахтаа шууд цаасыг авахгүй гэдэг байсан. Тэм юм билээ. Ер нь дандаа хийхдээ цаасыг аваад тэгээд энэ дотор өнтөрөө лага хайлуулна. За дахиад нэг юм газ билетэн дээр дандаа хийдээс. Тэгээд нэлээ энэ шүү утаа гараад байсан. Тэгсэн чинь шууд билетэн дээр зүгээр ус халаад дотор хийж юм бол ямар ч утаа авахгүйгээр хийж болт юм байл шүү. За тэгээд лага хайлуулчаад өнтөрөө нүүр цэвэрлэгч хүмүүст хийгээд өгнө. За дахиад юм нэг удаагийн сах шилжүүлэх юм байна. Тэгэхээр бусад бүх юм лаа болоод цаараад байдаг байсан. Тэгээд хүмүүс лаандаа нэг юм гаргаж ирээд хатаах хэрэгтэй. Хацсныхан дараа савндаа шууд буцаад өнтөрөө хийгээд савлаад авчиж болдог. Ийм бичлэгүүд хийх тусам юм лааз бүр ямар амар юм бэ гэдгийг сайн мэдээд байгаа. За тэгээд өдөрний очиж шууд лааснаас хөнгөө гаргаж ирээд энэ би бас нөгөө бороонд юм уу нойтон унаасан тохиолдол явах гэдгийг харуулах юм бол усанд хийж үзүүлж байгаа. Тэр шууд уснаас гаргаж ирээд усын сэгсэрж унаагаад шууд хөнгөө дундуур нь задлаад ачлуур өгөхөд шууд харсч игээ. За нэг иймэрхүү байдлаар зун бороонд бүгд ямар ч асуудал гаргасах боломжтой юм байна шүү. Энэ удаагийнхаа бичлэгэн дээр би борон